Сайн байцгаана үзэгчдээ ингээд та бүхэндээ Хөг Магтаалын нэвтрүүлгийн анхны дугаараар хүрж байна. Энэ удаагийн зочноор маань Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын Бурхны хайр сумын пастор Пүрв Жаргал маань хүрэлцэн ирсэн байна. За сайн байна Пүрв Жаргал. Сайн байна. За хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээж авсанд Магтаалын нэвтрүүлэг гэдэг утгаараа Магтаалын талаар ярилцсан. За тэгээд мөн давхар Магтаалын талаар ярилцахаас гадна Магтан дуу гэж яг юу юм бэ? Чиний хувьд тийм ээ. За ямар үед ер нь зүрх сэтгэл чинь илүү их одоо Магтан дуулж Бурхныг алдаршуулах. Ер нь Магтан дуугаар дамжуулж хэрхэн бид нар Бурхныг гэрчилж алдаршуулж болох талаар бас өөрийн чинь санал бодлыг сонсъё гэж үзэгчдийн хүргэгийг шийдлээ. За мөн давхар өөрөө чинь бас нэг зохиосон дуу бас үзэгчдэд одоо зааж өгье. Тэр дуугаар чинь дамжуулаад бас олон хүмүүс Бурхныг магтаж алдаршуулж авах болтугай гэсэн үднээс энэ хөө нэвтрүүлгээ хийж байгаа. За ингээд төг нэвтрүүлэг тавтай баярлалаа. За эхний асуулт. Айгүй олон Магтан дуу зохиосныг чи ер нь мэднэ сонсч ирсэн. Тэгээд ер нь ямар үед Магтан дууг ер нь ихээр зохиод юм өөрөө? Магтан дуу. Ер нь итгэж болсноос хойш амьдралдаа нэг дор хоёр дууг л одоо зэрэг зохиож үтсэн. Ер нь энэ талаар бодож үзэж байгаагүй гэж бодож үзэж байсан. Яг нь заримдаа дуу зохиомоор санагдаад тийм бодол орж ирэл. Тэгээд цаас балаа аваад зохиох гэж үзнэ л дээ. Үгээ бичих гэж үзнэ. За тэгээ бас дээр нь яг үг орж ирэхгүй болгоод нь залбирна. Тэгээд залбирсны дараа үг бичихд бас нэг ондоо. Тэгээд миний ерөөдөө дуу зохиодог одоо арга маань болохоор эхлээд гитараа барьж авдаг. Тэгээд гитараа барьж аваад одоо бодолд нь одоо орж ирсэн тэр аялгаугаа гитарын дээрээс барилтуудаа олоод тэгээд ингээд ерөөдөө аялгаугаа зохиодог байгаа. Тэрнийхээ дараа аялгаугаа сонсоод тэр аялгаунаасаа мэдэрсэн тэр мэдрэмжэн дээрээ тулгуурлаад өгөө зохиодог юм байна. Тэгээд ерөөдөө бол ихэнх миний зохиосон магтаалууд маань сэтгэлээс минь бас миний одоо тухайн үед одоо надад мэдрэгдсэн мэдрэмжнээс нь одоо үүсэлтэй одоо бий болсон магтаалууд байдаг. Тэгэхээр эхлээд мэдрэмжнээс чинь мэдрэмжнээр чинь тулгуурлаад ай хөг шиг зохиогддог байх нь. Тийм. За тэгээд тэрнийхэн дараа үг. За хүн болгоны хувьд харилцан адилгүй байдаг юм шиг байна. Заримдаа аяа эхлээд хийдэг, эсвэл зарим нь үгээ эхлээд хийдэг. За эсвэл заримынхаа хувьд аян хийхэд их хэцүү, үг нь их амархан. Заримынхаа хувьд үг нь хэцүү, аян амархан тохиолдлууд. За мэдрэмжэн дээр төвлөрүүлээд эхлээд аяа хийждэг гэхэр чинь дараагийн их шатар нь үг. Тэгэхээр үгэн дээр ер нь хэрэг саатаж уддаг. Үгийг ер нь яаж бичдэг вэ? Миний бодлоор мэдээж дууны ая бол их хүнд хүрэх хамгийн аялгуулах хэсэг. Гэхдээ үг хамгийн одоо ухааруулах утга учир нь байдаг учраас үгэн дээр их анхаарал хандуулж ер нь үгийг яаж гаргаж бичдэг вэ? Ер нь эхлээд аяа зохиочоод тэр аяа дахин дараад сонсох үед би ая хөг болгон өөрийн гэсэн одоо ямар нэг зүйлийг илтгэж хэлж ярьж яадаг гэж өгүүлдэг гэж удаа боддог. Хэрвээ тэр өгүүлж байгаа ярьж байгаа зүйлийг ойлгож чадах юм бол тэр маань миний сэтгэлээс ингэж үг болж гардаг. Тэгэд ерөнхийдөө аяа зохиоход их сонирхолтой одоо хэцүү миний хувьд их цаг авдаг. Харин үг бол мэдрэмжэндээ тулгуурлаад маш хурдан л гарчдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол эхлээд бичиж жоохон үг орж ирэхгүй хэцүү байх үе их байсан. Харин залбирх үед бурхан минь та энэ аялгауг надад миний оюун бодолд өгсөн юм бол харин яг одоо надад үг өгөөч гэдэг залбирх үед бодогдохгүй байсан үгнүүд маш ихээр орж ирэл. Тэгэл одоо бичиж эхэлдэг л дээ. Тэгэл тааруулаад ерөөдөө ингэж дуумаар гардаг байгаа. Яг бас сайхан сэдвүүнд залбирал гэж тийм ээ. Тэгээд бидний одоо дуулдаг энэ Магтан дуу гэдэг зүйл бол хин нэг алдаршуулах гэж эсвэл өөрийгөө алдаршуулах гэж эсвэл хин нэгний хайртай зориулж ертөнцийн эзэнд Есүс Христэд зориулж дуулдаг дуу учраас мэдээж залбирал гэдэг зүйл маш их хэрэгтэй байна. За Магтан дуу гэдэг зүйлийг одоо үеийн залуучуудад өөрийнхоороо тайлбарлаж хэлвэл
магтан дуу ер нь дууснараа бидэрт одоо ямар ач холбогдолтой байдгийг ч юм уу те магтан дуу дуулах нь хүнд ямар хэрэгцээ шаардлагатай гэдэг. Магтан дуугаар дамжуулж ер нь хүнд одоо ямар сайн сайхан зүйлсүүд ирдэг ч юм уу те. Эсний ивэл ерөөл буудж ирдэг. Өөрийнх нь бодлыг хуваалцуул магтан дууг одоо их ёсороо залуучуудад энэ үзэж байгаа одоо хүмүүст одоо сурчлуул гэсэн үг шүү дээ тийм ээ. Магтан дуу дуулах дуртай болох, магтан дуу зохиох дуртай болох талаас нь өөрийнхөө бодлыг хуваалцуул. Би энэ Библиэс авч байгаа тийм. За баярлалаа. Дуулал номны 92 дугаар бүлэг дээр одоо миний дуртай ишил байгаа. Бас намайг одоо ухааруулсан магтан дууны талаар надад бас нөлөө үзүүлсэн ишил байдаг. Дуулал номны 92 дугаар бүлгийн 1-ээс 3 дугаар ишил байна. Тэгээд бас 4 дугаар ишил бас болж байгаа юм байна. 3 дугаар шинэ библи чинь тэгээд шаардсан. 92-ийн хэдээс хэдгэрнэ? 1-ээс 4 хүртэл. За. Тэн дээр ингэж хэлсэн байна. Аяа хамгийн дэд нэгэн эзэнт талархлыг өргөн таны нэрт магтан дуулах нь сайн юм аа. Өглөө таны хайр инэрлийг, шөнөөр таны үннийг 10 утаст ятгах болон босоо ятгаа. Ятхын ая дугаар тунхаглах нь сайн. Учир нь эзэн та үйлсээр намайг баярлуулсан бөгөөд би таны гарын бүтээлүүдийг баясгалантайгаар дуулнаа. Тэгэд энэ ишлэл намайг ухааруулсан. Тэр магтаал гэдэг маань бол бидний бурханд өргөж байгаа мөргөл залбирлын нэг хэлбэр гэж би одоо ойлгодог. Бид бурханд залбирдаг. Өөрсдийнхөө хүслийг хэлдэг. Тэрийг аялгаунд оруулаад дээр нь өөрийнхөө мэдрэмжийг шингээгээд ингээд илүү болсон гэж өөр хэлбэрээр одоо өргөж байгаа бол мөргөл залбирал юм болов гэсэн тиймэрхүү итгэл үнэмшилтэй явдаг да. Тэгэхээр Бурхны матах шалтгаан бол бидний амьдралын төлөө хийсэн түүний бүхэл сайн сайхны төлөө би Бурханд талархаж түүний алдаршуулдаг учиртай байна. За өнөөдөр хоёул үзэгчдэд заах дууны чин түүхийг нэрийг мэдэж болох болоо. Аврал гэдэг дуу байгаа. Тэгээд аврал хэмээхийн дуу маань одоо миний хоёр дуу нэг өдөр одоо зохиосон дууны маань нэг нь болж төрсэн юм дуу байна. Нэг өдрийн дотор хоёр дуу зохиосон нэг нь юм уу? Тий. Зөв. Ер нь өөрөө чи тэгэхээр хамгийн дээд одоо амжилт гэх юм бол нэг өдрийн дотор хоёр дуу гаргаж ирсэн. Зөв. Ер нь дуу зохион гэдэг өөрөө их хүнд хэцүү ажил дуу. Хамгийн удсан дуу ч одоо ямар дуу байдаг? Нэг дуун дээр хэр удаж ирсэн тохиолдол байна уу? За нэг яг сүмийн ч юм уу яг Бурхны магтсан магтаалын дууны хувьд бол яг тэгж их удсан дуу бас ховор байт юм байна. Гэхдээ аврал гэдэг энэ дуу маань бэлэн болоод гарцсан хойноо дахиж шинжлэгдэж бас нэмэлт орсон байна. Тэгэхээр бас энэ дуу маань удаж байгаа дуу болж болох юм. Тэгэхээр энэ дуу бол нэг 3 жилийн өмнө зохиож ирсэн дуу байна. За анх 3 жилийн өмнө хэр чинь 2011 онд тийш таах тий. 11 онд. За 11 онд дуу бүтсэн одоо төрсөн түүхээс нь хаалцвал яг ямар үед ямар одоо тий өдөр нартай сартай өдөр байв яг юу болоод энэ дууг гаргаж ирээ. Одоо аянаасаа гэсэн үү, хүүхнээсээ гэсэн үү? Ямар нэгэн сэтэл авсан баг эсвэл тий. Тэрнээс хаалцвал. Ер нь зуршлынхаа дагуу аянаасаа эхлүүлсэн. Тэгэд нэг өдөр би тухайн үед 11 онд хан уул гэдэг сүмд явж исэн. Одоо үйлдвэрийн тийш 19 гэдэг хаа тэнд байдаг санаж. Өдөр хэмнэт. Тэгээд 3 давхарт манай сүм байдаг гэсэн сонхоор хараад зогсож байхад олон хүмүүсийг хараад итгэвч юм учраас сэтгэл минь бас их шимширсэн л дээ. Хүмүүсийг өргөдсөн одоо хаашаа явж байгаагаа мэдэхгүй те. Бас арт түмэн маань маш их зовж байгаа, өлсөж байгаа, ядуу зүдүү байгаа. Энэ хэцүү амьдрал донд ингэж те. Өөрсдийнхөө Монгол хүний хат ирээд ирж чадлаараа ингэж амьдарч байгааг хараад сэтгэл минь нэмжгэлсэн. Ийм хүмүүсийн төлөө бидний эзэн Иесус Христ ирээд одоо авралыг тийм өгсөн гэж бодоход бас олон зүйл тухай бодогдчихсэн л да. Бас сайн бас санахгүй байна. Тэгээд энэхүү мэдрэмжэн дээрээ тулгуурлаад
залбираад тэгээд энэ дууг анх зохиож ирсэн. Тэгэхээр сүм дээрээ сууж байгаа л Ерөөсөө гитараа аваад шууд. зөв тэр нэг мэдрэмж төрсэн байх юм тий. Тэгээд тэр сэтлээс эхэлсэн байна. Би бас яг амьдралдаа нэг тийм мэдрэмж төрж ирсэн одоо нэг санчлаад 2009 онд би нэг жолооны курс сууж байхдаа ягаад чи тэр өдөр нэг жолооны курс сууж байсан ангийнхнаараа хараа сууж байсан гинт яг адилхан мэдрэмж төрж ирсэн. Тэгээ бурхан энэ хүмүүс чинь нэр аврагдах ёстой хүмүүс шүү дээ. Энэ хүмүүсийг яаж авах вэ гэсэн нэг тийм бодол төрж ирсэн. Магадгүй би тэр үед яг энэ хүмүүсийг аврах юмсан гэсэн бодол дээр жоох ажилласан бол магадгүй энэ аврагтай дуус төрөх магадлал байсан юм шиг. Яасан бусдыг аврах хэрэгтэй юм байна гэсэн энэ мэдрэмж чинь дууг зохиоход хэлсэн юм тийм ээ. Ерөөсөө л тийм байна. Тэгээд магадгүй энэ мэдрэмж бурхнаас ирсэн гэдэгт гэж боддог. Юу нь тэгж итгэдэг дээ. Энэ дууг чинь санжийн дисент самтлахын дисент сэдийнхэн дуу бас дуулаа гаргацсан баг шүү гэсэн тийм. За энэ чинь Descendants 2-оос эхэлсэн баг шүү. 2-оос эхэлсэн үү? 3-оос эхэлсэн үү? 2 3 2-ын лайлын юм байх хэрэгтэй. Яг тодорхой бас санахгүй байна. За тэгэхээр Хүрэг Жаргалын маань зохиосон энэ аврал хэмээх дуу манаас бид бүхэнд бүжээгээр дамжуулаад бас бидний төрхөөс гадна Адвентист чуулганы залуучдын хэлтсийн дэрэгдэх Descendants хамтлагаар дамжуулж бас бид бүгдийн сонорт хүрсэн байгаа. Тэгэхээр бидний энэ сонорыг мэлаасан энэ дуу одоо бид бүхэнд зааж өгнө юм бас. Оригин гэж бас дуулж өгөхгүй юу гэж. За тэгэлгээ яг их сайхан боломж байна. За энэ дуу тэгээд энэхүү магтаа галдрыг авчих ёстой. Цорын ганц эзэн болох Иесус Христэд зориулъя. Бас энэ дууг сурах хүсэлтэй бүхэл итгэгч нарт залуучуудад зориулж байна. Хаурал харин ивэж бурхамэ амин сүнсэрэ намайг удирдаж таны заасан замаа тушта би ялахна таны хэлсэн үгээр би амьдрна. Тэндийн эцсийн уянлаг магтан дуу түмэн цэргийн эснийг алдашуулна түүний цогжоглонгийн гэрэл тэр баярлалаа түүний хэлсэн үгээр тэд амьдралаа. За тэгээд энэ дууг заавал сураарай. Тэгээд энэ одоо дуугаар дамжуулаад олон хүмүүс бас эзнийг таньж мэдж түүн дээр ирж
авралыг авалтгай. Тийм үү үзэгчтэй. Бурхныг магтах нь сайн. Дуул 92 дугаар бүлэг дээр ийхүү хэлсэн. Хөг Магдалины нэвтрүүлгийг та бүхэн шимтэн үзэж сонирхож байгаараа. Энэ нэвтрүүлгээр та бүхэндээ магтан дууны утга учирын талаар, мөн магтан дуу зохиогч нарын талаар, мөн магтан дуу хэрхэн төрсөн талаар та бүхэндээ хүргэх болно. Дараагийн дугаартаа хамт байгаарай. Хөг нэвтрүүлэг.